улсын хуралд нэг явдалтай гурмаар хэлцэх ийм саналыг засгийн газраас өргөн хөдөлсөн байгаад та бүхэн мэдж байгаа. Сайн миний би улсын хурлын даргатай утсаар холбогдсон. Мөн холбогдох эдийн засгийн байнгын хорооны даргатай мөн утсаар холбогдсон. Энэ хуулийг улсын хурал 4-р сарын 15-ны дотор 3 хэлцүүлгийг амжуулж хэлцүүлээ. Эцэслэн батлая. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд орчин өсч байгаа магадгүй 1000-аас дээш төгрөгөөр өсөх боломжтой шатхуун мах гурил болон хэлцүүлгийн явцад зарим шаардлагатай гэж үзсэн хүнсний бүтээгдэхүүнийг манай банктай энэхүү хямралт үед засгийн газар мөнгөний болон сангийн бодлогыг хамтдаа харилцан уялдаатай зохицуулах энэ боломжийг эргэцэн хувьд нээж өгөх боломжтой гэдэг ийм зүйлийг бас хэлсэн гэдгийг та бүхэндээ хэлэх хэрэгтэй байна. Нэгдүгээр хоёрдугаар Монгол Улсын газрын хуралдаанд цагдаагийн ерхий газрын дарга, тагнуулын ерхий газрын удирдлагууд оролцож мэдээлэл хийсэн. Жагсаалт цуглаантай холбоотой асуудлаас шалтгаалж саатуулгдсан иргэдийг бүрэн солисон гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн. Мөн одоо буцаж асуудлууд далайн нэгэн хэлбэрээр одоо асуудал үүсэхгүй гэдэг амлалтыг ерхий сайдын өмнө тагнуулын ерхий газрын дарга, цагдаагийн ерхий газрын даргын удирдлагууд мэдээлж засгийн газрын протоколд үлдсэн гэдгийг та бүхэндээ бас хэлхэн зүйтэй байна. 3. Авилгал албан тушаалын хэрэгт яллагчаар татагдсан этгээдийг хэргийг хялбаршуулсан буюу ял наймаалцах байдлаар шийдэхгүй байх. Авилгын хэргийн ялын бодлогыг чангадах хуулийн төслийг улсын хуралд засгийн газраас саяны хуралдаанаар яаралтай байдлаар өргөн байлаа. Мөн та бүхний шаардсан шаардлагын авилгалтай тэмцэх газар албан тушаалтнуудыг ялгуурлгүй шалгах талаар авилгын эсрэг тухай хуулийн 13-2 заасан өөрчлөлтүүдийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтаахаар болсон гэдэг шийдвэрийг засгийн газар гаргасан гэдгийг та бүхэндээ хэлье. Хөгжлийн банктай холбоотой асуудал, жижиг дунд үйлдвэрлэл болон бусад олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг олон нийтийн зүгээс шахаж шаардж байгаа шаардлага хөрвүүлсэн гэдгийг ерхий сайдын хувьд холбогдох хууль хяналтын байгууллагуудад би бас утсаар мэдгдсэн. Мөн засгийн газар олон нийттэйгээ хамт олон нийтийн шаардлагын талд улс төрийн хувьд зогсно гэдгээ ерхий сайдын хувьд бас илэрхийлсэн. Тийм учраас хэрвээ хөгжлийн банктай холбоотой бусад олон жил одоо дунжсан нөлөө бүхий этгээдүүд байгаа. Энэ асуудлыг эцэлэн шийдвэрлэхгүй засгийн газар ард түмэнтэйгээ хамт та бүхэнтэйгээ хамт тэмцэх болно гэдгээ Монгол Улсын ерхий сайдын хувьд бас илэрхийлье гэж бодож байна. 4. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч хэмнэлтийн тусгай баримт ковидын үед шилжсэн одоо энэхүү тогтоолыг сэргээсэн гэдгээ та бүхэнд бас хэлье. Энэ дээр том аврын автомашинаар төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх том аврын автомашинуудыг нэгдсэн парк байдлаар зохион байгуулах. Цаашлаад төрийн албан тушаалтнуудын тасалгаанд тодорхой хэмжээний метр квадратын шалгуур тавих. Болон бусад хяналттай холбоотой асуудлыг засгийн газар саяны хуралдаанаар шийдвэрлээ. За энэ тал дээр бас одоо хяналттай холбоотой бусад асуудлаар засгийн газар иргэн та бүхэнтэйгээ хамтран ажиллаж мөн одоо та бүхний тухайлан шаардсанаар төрийн өмчт үйлдвэрийн газруудыг олон нийтийн одоо эзэмшигт шилжүүлж олон нийтийн хяналтад оруулах байдлаар дотоодын хөрөнгөний биржээ ашиглан олон нийтэд ил тод болгох асуудлыг эх 7 хоногт улсын хурал засгийн газар өргөн мэдүүлэхээр мөн боллоо. За залуучуудын холбооны байр ашиглалтын асуудал төрийн бас байгууллага учраас засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг өмнө нь ч хөндөж байсан та бүхэн мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагыг удирдах байгаа үеийн хүмүүс олон нийтийн өмчийг шамшигдуулсан байна уу? Монголын залуучуудын холбооны эргэн тойронд байгаа байр болон бусад асуудал дээр ямар нэгэн байдлаар одоо шамшигдуулалт үүсгэсэн байна уу? Мөн одоо 1992 оноос хойш үн хөвчлөлтэй адилхан олон нийтийн байгууллага үйлдвэрчний эвлэл Монголын залуучуудын холбооноос эхлээд үйлдвэрчний соёлын төв зэрэг олон асуудалтай газрын болон асуудлууд гарсан мэдээлэл та бүхэн мэдсэн байна. Үүнийг бид өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар
хууль хяналтын байгууллага буюу ажилтны тэмцэх газар шилжүүлэх, засгийн газрын тэмдэглэл гаргаж шилжүүлсэн гэдгийг та бүхэнд бас хэлхэн зүйтэй байна. За ингээд засгийн газрын бие дааж шийдвэрлэж чадах хэмжээр та бүхний 15 шаардлага 11 нөлөөтэй байгаа. За цаашлаад нийгмийн даатгалын шимтгэл, за нүүдийн суглааж олгохгүй байх, нүүдийн хин хэмжээг тогтоох, олон улсын төлбөр тооцоо, сонгуульд хар машиныг ашиглахгүй байх, улсын их хурлын гишүүний халдшгүй бүрэн эрхийг цуцлах зэрэг асуудал бол улсын их хурлтай зайлшгүй хамтарч явах ийм асуудлууд юм аа. Тийм учраас холбогдох байнгын хорооны дарга нар мөн улсын их хурлын удирдлагуудад олон нийтийн зүгээс ийм шүүмжлэл дагуулж одоо энэ асуудал дээр бухимдалтай байгаад миний хувьд илэрхийлсэн. За мөн ерөнхий сайдын хувьд би бас одоо олон нийттэйгээ уулзаж энэ асуудлаар ярилцсан гэдгээ холбогдох одоо их хурлын удирдлагуудад хэлсэн. Тийм учраас энийг одоо их хурлтай хамтарч шийдлэх тал дээр хамтарч ажиллая гэж та бүхэнд уриалж байна. За мөн урт хугацаанд шийдэгдэх асуудлууд байна. Тогтолцооны асуудлууд байна. Сонгогдох парламентод орохтой холбоотой асуудлууд байна. Шүүхийн байгууллага буюу авилгалд идэвхсэн шүүгчид яагаад дахин ажиллаад байгаа бэ гэдэг асуудал байна. За мөн эрчим хүчний болон Улаанбаатар хотын төвжирэлтэй холбоотой олон асуудлыг та бүхэн гаргаж тавьсан байна. Энэ бүх асуудал дээр засгийн газар илүү иргэдтэйгээ нээлттэй хамтран ажиллахын тулд ерөнхий сайд 11.1 төвийг өөрийнхөө хажууд авсан байгаа. Та бүхэнтэй ч гэсэн одоо 7 хоногт нэг удаа ч юм уу бид нэр уулзалцах болгож болно. Эрчим хүчний салбарын чиглэлээр болон бусад асуудлууд байна. Тийм учраас энэ бүх зүйл дээр бид энэ нас геополитикийн дэлхийд одоо Оросын албанаас Украин зэрэг амаргүй асуудлууд үүссэн үед бид нар зөвшөлтлийн зарчмаар, арчилсан зарчмаар хамтдаа ярилцаж шийдвэрлэх бүрэн боломж байна гэж үзэж байна. Эцэстэн монголчууд бид эвлэлтэн нэгдэх болгондоо уудлан дэвжиж талцсан хуваагдах бүртээ уудан дөрөөддөг гэдгийг эцэг үүдийн маань бууралт өгөх бидэнд сануулсан. Та бид хамтдаа эвтэй байж Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлууд, эрчим хүч, бонд зэрэг аж үйлдвэрийн асуудал зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэж өнөөдөр Монгол улсад эргэж байгаа 40 орчим их найдын эдийн засгийн эргэлтийг бид нар 100-аас 120 их найдын эдийн засгийн эргэлттэй болгож ойрын үе шийдвэрлэх юм бүрэн боломжийн төлөө олон нийт аж ахуйн нэгжүүд, засгийн газар, улсын их хурл нэг хамтран ажиллах ёстой юм аа. Ингэж бид нар эдийн засгийн хувьд бие даасан байдал тусгаар тогтнолоо ханган хэрэгжүүлж эдийн засгийг бүрдүүлж байгаа, төсвийг бүрдүүлж байгаа нүүрс маань гашуун сухад гэдэг ганцхан бондоос хамааралтай байдлыг халж эрчим хүчний том өсрэлт хийж нутаг дэвсгэрийнхээ 0.3% дээр бид нар дэд эцэсээс олж бөөнөрө төвчөрч байгаа асуудлаа шийдвэрлэж төмөр замаар бид нар одоо бусад бондуудаа ханг мандлаас эхлээд холбож оюутлын гүний уурхайгаа цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж төрийн бүтээмжийг багасгаж байгаа аялал хүн сурталтай холбоотой асуудал дээр бүхний дээр засгийн газраараа хамтран тэмцэж бид нар хөгжлийн шинэ 30 жилийн түүхийг бүтээх учиртай. Өнгөрсөн 30 жил мэдээж манай албаа их бий. Гэхдээ Монгол улс парламентын арчилсан тогтолцоотой болж чадсан. Үг хэлэх эвлэлтэн нэгдэх хэрэгчлөөгөө бид нар авч чадсан. Монгол улс Азийн цэежинд тусгаар тогтсон улс хэвээрээ байгаа давуу тал бий. Өнөөдөр эдийн засгийн форум дээр оролцож байгаа гадаадын олон зочид ч гэсэн шууд арчлалын хэлбэрээр иргэдтэйгээ төрн харьцаж байгаа энэ жагсаалыг үнэхээр бас бахархсан гэдэг ийм байдлаар хэлснийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Ингээд засгийн газрын зүгээс чадах бүх зүйлээ хийх болно. Ерөнхий сайдын хувьд бас хамт байсан энэ асуудлаа цаашдаа үргэлжлүүлэх болно гэдгээ та бүхэндээ илэрхийлье. Ингээд та бүхэн маань үндсэн хуулиар хүндэтгэж тайвнаар эвлэлтэн нэгдэж чадсан шигэ тайвнаар бас тарахыг хүсье. Бусад шаардлагатай холбоотой асуудлыг бид нар хамтран ярилцаад явах бас боломж байгаа. Бусдын мөрчлөө бас эд материал зэрэг бусад асуудлыг бид нар хамтдаа шийдвэрлэх ёстой байна гэдгийг бас та бүхэндээ эдийн засгийн хувьд уриалахыг хүсэж байна.
За их хэрэгтэй. Шаардлын дагуу хоёр асуулт. Та бүхний тавьсан, та бүхний тавьсан, надад бэлгэлсэн, надад гардуулж өгсөн 15 жилдээ холбоотой энэ асуудлыг үр дүн гарган гэдгээ та бүхэндээ хэдийн сайдын хувьд амлаа. Цаг хугацаа хариулт болно гэдэг итгэж байна. За маш их баярлалаа. 지금은 제가 우주 제가 내가 살기 쉬고 지내야지 내가 어디서 아가씨들 이 바람까지 자세히 가서 아치치 입시 어떤 옷을 벗겨야 하니까 누가 나힐지가 도망 딸때 고민있어가 그 후일때 힘은 비틀이 탔다지 힘은 비틀이 있을 때 아치 이기 비틀 갈피나 이 만화 머리 보시죠